За 1 метр куб бас болохоор 1 тонн жинтэй байдаг гэж байна. Тэгэхээр бид нарт юу өгсөн бэ гэхээр урт ба өргөн нь 3 метр, өндөр нь 2 метр хэмжээтэй. Савнд ямар хэмжээтэй ус орох вэ гэсэн. Тэгэхээр бид нар савныхаа эзэлхүүнийг олох шаардлагатай. Тэгэхээр эзэлхүүнийг олохдоо би уртыг нь өргөнөөр үржүүлээд өндөрөөр нь үржүүлдэг. Тэгэхээр энэ олол нийтдээ 18 метр куб гарч ирнэ. Гэтэл 1 метр куб чинь 1 тонн юм чинь 18 метр куб бол 18 тонн буюу В хариулт гарч ирж байна гэсэн. За 6 дугаар бодлогын хувьд хичнээн хэрчим байгаа вэ гэсэн. Хэрчим гэдэг бол юу хэлэх вэ гэхээр эхлэлийн цэгтэй, төгсөлийн цэгтэй ийм зүйлийг шулууныг бол хэлж байгаа. Тэгэхээр энэчнээс бид нар А-гаас В гэдэг хэрчим байж болж байна. А-гаас эхлэлтэй С гэдэг хэрчим байж болж байна. А-гаас эхлэлтэй D гэдэг хэрчим байж болж байна. За мөн адилхан V-гээс эхлэх юм бол VC байж болно. B-А маань бол AV-тэйг адилхан хэрчим учраас багш нь бичсэнгөө. За дараа нь B-гээс D байж болно. Дараа нь C-гээс D байж болно. Яагаад гэхээр би CV гэж бичихгүй, энэ бол BC-тэй яг адилхан байна гэсэн. Тэгэхээр ингээд нийлээд биднэрт 6 ширхэг эрчим байгаа буюу B хариулт авах нь.